Сайн бацхан уу, Гамжаа ТV байна. Өнөөдөр Филиппин болсон нэгэн хэргийн талаар ярьж өгье гэж бодлоо. Энэ хэргийг эцэг нь хүртэл явж тэмцэн хүн бол хохирогчийн ээж байгаа. Тэр ээжийн гаргасан For the Love of My Son буюу хүүгийнхээ төлөө хайр гэдэг номон дээр болсон бүх зүйлийг нарийн тодорхой бичсэн байсан болохоор өнөөдөр бүтэн номыг товч ярина гэсэн үг. 2002 оны зуны нэгэн шөнө Филиппиний Манилад байх баячуудын дүүрэгт буун дуу гарч буудуулсан залуу эмнэлэг рүү хүргэгдсэн ч харамсалтай нь аль хэдийн нас орсон байсан. Энэ залууг Стивен гэдэг Филиппинд софтвер компаниг эрхэлдэг 32 настай маш амжилттай яваа англи залуу байсан. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг байсан энэ залуу яагаад ийм залуугаараа буудуулж амь насаа алдахулсан талаар өнөөдөр ярих болно. За, Стивен 1970 онд Англид төрсэн доороо 2 эмэгтэй дүүтэй айлын том хүү байгаа. Стивен 14 настай байхад аав нь зам тээврийн осолд ороод 2 жил эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн ч биеийн дээрдэхгүй байсаар агаад Стивен 16 настай байхад нас орсон. Тэр цагаас ээж болон 2 эмэгтэй дүүгээ асарч хамгаалах том хариуцлага үүрч өрхийн тэргүүний үүрэг гүйцэтгэж ирсэн байгаа. Мөн тэр явдлаас дахиад 2 жилийн дараа Стивений ээж Аллен гэх эрэгтэйтэй бас дахин гэрэлсэн. Аллен Стивен болон 2 дүүд нь яг л төрсөн аав шиг нь ханддаг. Ялангуяа том хүү Стивенд үнэхээр хайртай. Стивен ч найз охиныхоо талаар сургуулийн амьдрал гээд бүхэн маа ярилцдаг. Тэр хоёр яг л төрсөн аав хүү хоёр шиг дотн байдаг байсан. Ерөнхийдөө Стивен багасаа компьютерт маш сонирхолтой тэр чиглэлээрээ сурсан болохоор насанд хүрэснийхаа дараа Англида програм хангамжийн компанид ажилд ороод дөнгөж 21 настай байхад нь маш гайхалтай боломж нээгдэж Хонконг компани 3 дахин өндөр цалин амлаа зогсохгүй байр унаа бүх зүйл нь цаанаасаа хангагдах ажлын байрны урилга ирсэн. Мэдээж ээж аавтайгаа зөвлөлдөөд татгалзах шалтгаан байгаагүй учраас 1991 онд явхаар шийдсэн байгаа. Стивений Хонконгод хийдэг гол ажил нь Хонконгод баригдаж байгаа шинэ нисэх онгоцны буудлын компьютер суурилуулалт, IT системийн хангамж хариуцж байгаад явандаа бүр төслийн менежер болтлоо тушаалд ивсэн. Хонконгд амьдрангаа ажлынхаа хажуугаар өөрийн сонирхол хоббигоо маш их хөгжүүлж, ажлын хамт олноороо завь түрээсэлж, арлуудаар аялангаа загасчилж, зугаалж, бас quick silver fly буюу жижиг онгоцоор нислэг хийх хоббитой болсон. Энэ онгоц нь ямар ч бүхээггүй дээрээ далавчтай сонирхогчийн төвшний жижигхэн богино зайн нисдэг онгоц юм байна. Гэхдээ тэр онгоцоо Хонконгод биш, Филиппиний Англиас очиж ундаг байсан. Филиппин тэр онгоцны нислэг хийдэг сонирхогчдын клуб байдаг байсан. Хонконгоос онгоцоор 2 цаг явбал Филиппинд очичдаг болохоор Стивен амралтын өдөр бүр явдаг байсан байгаа. Ганц хоббигоо хөгжүүлэхээс гадна Филиппиний Англиас бол шөнийн цэнгэний соёл хөгжсөн хот гэдгээр алдартай. Өдөр нь онгоцоо унаад, шөнө нь усан сангийн үдэшлэг хийж баар орж эмэгтэйчүүдтэй хөгжилддөг байсан. Филиппин эмэгтэйчүүд ерөнхийдөө Европ том битэй цагаан залуучуудад маш дуртай байдаг. Намайг 4-5 жилийн өмнө Англиас ороход яг тэр хэвээрээ ихэнх залуу эмэгтэйчүүд нь мөнгөтэй цагаан Европ залуутай байх сонирхолтой байдаг юм шиг санагдсан. Тэр ч утгаараа Филиппинд Стивен яг л Холливуудын од шиг өдрүүдийг өнгөрүүлж исэн. 24 настайдаа Стивен найзуудтайгаа нэг стрип клуб ороод дараа нь биеийн үнэлэгч авахд Эберлин гэдэг эмэгтэй үйлчлэхээр ирсэн. Стивен Эберлинийг хараад анх удаага догдолж Филиппинд олон эмэгтэйчүүдтэй уулзаж үзсэн ч Эберлин бусдаас нэг л өөр юм шиг санагдаж энэ эмэгтэйг би хамгаалж санаа тавих хэрэгтэй байна гэсэн бодол төрсөн байгаа. Эберлин Стивентэй анх уулзах үедээ дөнгөж 15 настай насан туршаагүй байсан. Гол нь насыг нь анх Стивен мэдээгүй. Эберлин Филиппиний хамгийн ядуу давхаргаас гаралтай алслагдсан жижиг арлын охин байсан бөгөөд тэр арал дээр нь сургуульч байдаггүй, бүр тогч байдаггүй, бараг л нэг овоохот амьдардаг байсан. Аав нь хүнд өвчтэй олон дүүнертэй болохоор мөнгө олохын тулд маш хол газар алхаж шүдэнд зардаг байжгаад Англи улс руу явж баян цагаан залуутай уулзаж нөхөрт гарахын тулд бас мөнгө олохын тулд 13 настайгаасаа архины газар ажиллаж эхэлсэн байгаа. Филиппиний ихэнх эмэгтэйчүүд ерөнхийдөө ядуу гээд Филиппин залуутайгаа суух сонирхолгүй, Европ залуутай суух сонирхолтой байдаг. Европ залуучууд хичнээн мөнгөгүй байсан ч эхнэр хүүхдээ аваад явчих хэмжээний өлсгөхгүй, дааруулахгүй, цаашлаад тансаг амьдруулж чаддаг гээд хүүхдүүд багаасаа эмч болно, багш болно гэдэг биш. Европ руу нөхөрт гарах мөрөөдөлтэй гэж бүр ярьдаг байсан юм байна. 13 настайдаа архины газар ажиллаа гээд гэрээсээ явахад нь
Гэр ихнэн ч гэсэн хориглоогүй. Тэгээ очиод мөнгөтэй цагаан залуутай суугаараа гэж явуулсан байгаа. Манила бол Филиппиний нийслэл учраас бизнес аялал, ажлаар их гадаадууд очдог. Себу болохоор үзэж харах зүйл ихтэй аялын хот. Харин Англиас бол яг жинхэнэ утгаараа найт клуб, стрип клуб, казино, хууль бус биеэ үнэлэлт гээд тэр талаараа илүү их хөгжсөн хот байсан болохоор Эберлин энэ хотод ирээд анх орсон ажил нь архины газартаа үйлчлүүлэгч татах, гудамжинд явж байгаа гадаадуудыг урагтаж биеэ үнэлэх явдлаасан. Энэ газраас гарах цорын ганц арга бол баян залуутай уулзаж харьяалагддаг эзэндээ их хэмжээний мөнгө төлүүлээд ажилласаа гарах байсан. Ингээд Эберлин 2 жил ингэж ажилласны эцэст тэрний мөрөөдөл биелж 15 наснда Стивентэй уулзсан нь тэр байгаа. Тэр хоёр анх уулзаж хамтдаа шөнийг өнгөрүүлээд Стивен Эберлинд ухаангүй дурлаж Эберлиний ажилдаг бааранд $500 гаруй төлөөд ажиллаас нь авч гарсан. Эберлин бол энэ үед үнэхээр жаргалтай байсан. Эцэст нь нэг ааш зан сайтай, мөнгө ихтэй, дээрээс нь залуухан англи эртэй уулзсандаа маш их баяртай байсан. 2 жил үерхсний дараа Стивен 27 настай, харин Эберлин 17 настай болох үед тэр хоёр хормоо ихэр болсон. Гэхдээ Стивен Эберлинийг 21 настай гэж боддог байсан. Яагаад гэвэл анхнаасаа Эберлин өөрийгөө танилцуулахдаа Эберлин гэдэг нэр бол миний гэр бүлийнхний дууддаг хоч нэр гэж хэлээд Стивенд өөрийнхөө төрсөн эгчийн паспортыг харуулж насан турш гэж итгүүлсэн байсан. Хормоо бодлуулахдаа эгчийнхээ паспортоор гэрлэлтэд батлуулж эгч нь энэ бүгдийг нь мэдчихсэн хэрнээ зүгээр мдээгүй юм шиг чимээгүй өнгөрсөн байна. Харин Стивен ээж Маргаретта өдөр бүр Эберлинтэй өнгөрүүлж байгаа зургнуудаа явуулж үнэхээр сайхан сэтгэлтэй, хөөр хэмнэлтэй байгаа эзгээд байнга магтаж үргэлж зураг явуулдаг байсан. Гэхдээ Стивений ээж зургуудыг хараад яаж чарсан, сурч боловсроогүй, хувцалтыг хараад нэлээд задгаа байрын эмэгтэй байна гэж гэрлэлтийг нь эсэргүүцчихсэн. Тэгтэл Стивен өөрөө эхэлж амнээж Эберлин өмнө нь ийм ажил хийдэг байсан. Гэр бүлээ тэжээхийн тулд хар багаасаа аргагүй ирэхэнд тийм замаар явсан нь үнэн. Гэхдээ одоо л огт тийм биш. Би дүүнрээ асарч хамгаалдаг байсан шигэ энэ эмэгтэй ч гэсэн хамгаалж нөхрийн хуваар хайрламаар байна гэж ээжигээ ятгах чадсан. Ээж нь ч сүулдэ за миний хүү хайртай гэж хэлж яхад нь би оролцоод юу хэлэх вэ? Ер нь хараад ясан хөөхөн охин байна гэд тэр гэрлэлтийг зөвшөөрдөг. Хормын ёслол Филиппинд маш даруухан болж ёслын үеэр нэг алдаа гарсан нь гэрлэлтийн тангараа унших явцад Эберлин уншиж чадахгүй бичиг үсэг мэдэхгүй байсан болохоор Стивен хажуунаас нь туслаад сайхан уур амьсгалаар бол тэрхүү хормын ёслол өндөрлсөн байгаа. Стивений ээж Маргарет болон хойд аав Аллены хувьд Эберлинтэй уулзаад нусах тусам маш хөгжилтэй, англиар аялахтай, болох ярьж байгаа нь маш игдүүтэй, баяр хөөртэй сайн эмэгтэй шиг санагдаж хормын дараа гэр бүлээрээ Филиппиний үзэсгэлэн тарлуудаар аялцгаасан. Стивен Хонконгод ажилладаг учраас хосууд Хонконгод ирж амьдраад том охин Джессикагаа төрүүлж 2 жилийн дараа хүү Жошуаг төрүүлсэн байгаа. Дараа нь Стивен эхнэрээ бодоод Хонконг дахь ажилласаа гарч Филиппиний Англист очин өөрийн бизнесийг эхлүүлсэн нь маш амжилтанд хүрч жилийн орлого нь $1,000 хүрсэн. Тухайн үедээ энэ бол асар их хэмжээний мөнгнөөс гадна Филиппинд яг л хаан шиг амьдрахад хангалттай хүрэлцгүүц орлого байсан. Англисын хамгийн баячуудын дүүрэгт байшин түрээсэлж Эберлин гэр бүлдээ зарцуулах мөнгнөөс гадна тусдаа гарын мөнгөч нөхрөөсөө сар бүр $2,000 авдаг байсан нь тухайн үедээ байтугай одоо ч маш их мөнгө. Тусганы бичиг үсэг мэдэхгүй шөнийн ажил хийдэг байсан охин бүр тэнгэр газар шиг тансаг амьдралаар амьдарч эхэлсэн. Филиппин айл өрхүүд маш олон хүүхэдтэй байдаг. Тэр хүүхдүүд дундаас нэг нь л амжилтанд хүрвэл бусдыгаа тэжээх үүрэгтэй байдаг юм байна. Тэр жишгээр Эберлин ч гэсэн аав ээжийнхээ хэрэглээний мөнгө, дүүнэрийнхээ сургуулийн төлбөр, юу гэдгийг бусад бүх хэрэглээг нь хангадаг байсан. Ер нь боломж нь байвал мэдээж ямар ч хүн гэр бүлдээ тусалж харж хандах нь ойлгомжтой. Тийм болохоор Эберлиний энэ тал дээр Стивен ч гэсэн юм хэлдэггүй, харин ч хадмуудаа байшин барьж өгч, зайв худалдаж авч өгөөд илүү ая тухтай, шин тэжээлтэй хоол хүнс хэрэглэх тал дээр нь анхаардаг болж ингэж туслахтаа ч өөрөө маш их тустай байдаг байсан. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам Эберлин баян тансаг амьдралдаа хэд ташуурч, өмнө нь ямар байснаа мартаад хүнд талархаач мэдэхгүй ааш заанд нэвдэрч маш залхуу, дээрэс нь хэд үрэлгэн болж эхэлсэн. Хичнээн хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч байгаа ч гэсэн ажил хийхгүй гэртээ байдаг болохоор хажуугаар нь гэрийн гол ажлуудаа анхаарад хүүхдүүдтэйгээ тоглох эсвэл ярилцах
цаг зав гаргаж болох байтал охид тэгдэггүй байсан. Хичнээн их мөнгө өгсөн ч тэр мөнгө нь юунд үрэгдэж хаачсан мэддэхгүй байнга л Стивенээс хувцас байхгүй байна. Ийм цүнх, ийм даймонд авч өг гэх нь ихссэн. Дээрээс нь Эбелиний гэрийнхэн нь гэртэн зочилж ирэх болгонд гэрийнхнийгээ хүртэл дорд үзэж байнга л мөнгөгүй гуйлах чид гэж эгчдүү нартаа баярлахдаг, байнга л мөнгө ярьдаг болсон. Энэ байдлыг жилдээ нэг удаа Филиппиний Англиас ирж хүүгийнхаараа зочилдог, ач нартайгаа уулздаг байсан Стивний ээж Маргарет ч гэсэн анзаарч эхэлсэн. Тэр үеэр Маргарет гавтгоонд хоолны үлдэгдэл идээд дуусан дахианы яс ахаар нь хаях гэсэн чинь Эбелин наадах чинь хаях хог биш штэ. Жохон байжгаад зартнаар идэх хоол хайж болохгүй хэрнэ. Юу гэжтэй хүнд хоол өгөх хэрэгтэй штэ гэд хайжсэн удаатай. Ерөнхийдөө иймэрхүү байдлаар маш их анзаарэгдэжсэн. Ямар ч тач Эбелин өмнө нь яаж зовж амьдардаг байснаа бас хүн чанарынхаа хамт магтсан юм шиг харагдчихсан. Маргарет болон Аллен Филиппинд байх хугацаанд Эбелиний маш олон с ิจ гтэй үйлдэлүүдийг харж байсан. Өөрийнх нь хүү Стивенд бол маш хөндөй хүйтэн байнга ууртай харьцдаг. Хэрнээ бас бэр нь нэг хүнтэй инээж ханаагаал нууцаар ярьж байгаа нь их харагдах болсон. Хэдий Филиппин хэл мэдэхгүй ч гэсэн уцаар ярьж байгаа өнгө аяс байгаа байдлаас нь харахад айлгүйцсэн мэдрэмж их Маргаретэд төрсөн. Стивен ч гэсэн ялгаагүй эхнэрээ өөр хүнтэй болоод байна уу гэж харддаг байсан мэлээ. Яагаад гэвэл өртөг байхдаа Филиппин доллараар мөнгө олох тусам олсон мөнгө нь хайцсан мэддэхгүй огт хоримтлагцсан юм байхгүй. Бас Стивен охин Джессикагаа нэг удаа цэцэрлэгт нь хүргэж өгөх гээд охиныхоо явдаг гэх нөгөө өндөр төлбөртэй Филиппиний хамгийн үнэтэй цэцэрлэгт хүргэж өгөөд оруулах гэсэн чинь ажилтнаа нь манай цэцэрлэгийн хүүхэд биш байна гэж буцаацсан. Яалтчгүй Эвелин хүүхдүүд маань чанартай боловсрол авах ёстой гэд энэ цэцэрлэгт явуулан төлбөр нь тэдэн мянган доллар гэд сар болгон их хэмжээний мөнгө авч исэн. Гэтэл тэр нь худлаа олж таардаг. Стивен эхнэрээ бүр илүү судлаад үзсэн чинь хурмынхаа бүгжийг ламбарданд тавьсан. Дээрээс нь амьдарч байгаа тансаг хаусныхаа түрээсийг төлнөгээд авсан мөнгөөрөө юу хийсэн мэддэхгүй үрцэн тэрнээс болоод байрны түрээс хэдэн сараар төлөгдөөгүй байсныг олж мэддэг. Энэ бүх зүйлийг мэдснийхээ дараа Стивен нэг боломж олгохыг хүсч тэр их мөнгийг юунд үрснээ хэлэх юм бол яг уучлж болно. Одооноос гэртээ зүгээр суугаад байлгүй ажил хий. Эсвэл хувийн багш аваад гэрээрээ бичиг үсэх сур, үр хүүхдүүдтэй анхаарал тавь гэхэд уучлалт гуйж үгэнд нь орохын оронд Эбелин эсэргээрээ өөдөөс нь уурлаж өгч байгаа мөнгө чинь хаанаач хүрдэггүйгээд илүү их мөнгө өгч яхахыг шаардсан. Энээс хойш хосын харилцаа улам бүр муудаж хоорондоо ч үг дуурхай болоод бүр сүүлдээ Стивен гэрээсээ явж хамт ажилдаг Манилад байдаг найз Мартинедаа очиж амьдрах болсон. Ажлын өдрүүдэд Манилад найзандаа байж харин амралтын өдрүүдээр Англис орж хүүхдүүдтэйгээ уулзаад явдаг. Ерөнхийдөө хоёр хотын хооронд ирж очдог болсон. Удаачгүй ийм харилцааг хүсэхгүй байгаагаа Эбелинд хэлээд салмаар байгаагаа хэлтэл энийг сонссон Эбелинд яг л дэлхийн төгсгөл ирж байгаа юм шиг санагдсан. Энэ эмэгтэй хүүхдүүдтэй санаа зовхоос илүүтэйгээр өөрийнх нь баян тансаг амьдрал эцэс болно. Хэрвээ Стивенээс салхал юм бол буцаад овоохоо шиг ус тоггүй байшиндаа амьдран аав ээж ах дүүндраа яаж тэжээхэв. Дээрээс нь буцаад биеийн үнэлэгчийн ажлаа хийж өдрийн 10 хүрэхгүй доллараар амьдран гэхээс ууранд хүрчээсэн. Стивен нэг удаа яг өөртөө адилхан нэртэй Филиппинд 10 гаруй жил амьдарсан бас Стивен гэдэг найзтайгаа уулзаад сууж байхдаа эхнэрээсээ салах бодолтой байгаагаа хэлэхэд тэр найз нь хэрвээ чи сална гэж шийдсэн бол үргэлж анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Филиппин эмэгтэйчүүд бас энэ улс орон чиний бодсноос ч аимшигтай газар гэж хэлж байсан билээ. Энийг сонссон Стивен би байхгүй бол Эбелинд сохор зоос ч өгөх хүн байхгүй. Тийм болохоор нэг санаа зовхгүй байна гэд тэсгээд тэрхүү яриа бол өнгөрсөн. За 2000 оны 7 сарын 18-ны орой тухайн өдөр ажлын өдрөөсөн болохоор Стивен Манилад Мартины гэрт унтчихад хэсэг хүмүүс гэрт нь шууд дайрч орж ирээд Стивенг хөнөөсөн. Хэргийн газар цагдаагийн ажилчид ирэхэд айж сандарсан Мартин нэг ч хором эргэлзэлгүй энэ бол гарцаагүй Эбелиний хийсэн хэрэг гэж мэдүүлдэг. Энэ үед дэлхийн нөгөө талд байгаа Англид өглөө болж исэн болохоор Стивний аав ээж болох Маргарет болон Аллен хоёр гэрийнхээ гадаа зүлэг тэгшлээд зогсож байхад гинэт утас дугарч уучлаарай Стивен дөнгөж сая буудуулаад нас орчихлаа гэж Мартин залгаж хэлсэн ба. Энийг сонссон Стивний аав ээж хоёр эмэгтэй дүүн гээд бүгд л маш хүнд цочролд орж ухаан алтгаас наагур юу хийхээ мэдэхгүй байжгаад
ядаж Эбелин биднэр рүү залгах байх гэд хүлээсэн. Яагад гэвэл Маргарет Эбелиний дугаарыг огт мэддэггүй. Эбелин байнга дугаараа сольдог байсан. Өмнөх дугаар нь холбогдох боломжгүй байсан болохоор хүлээхээр шийдсэн ч тэр өдөр Мартинаас өөр хинч холбогдож болсон явдлын талаар хэлээгүй. Энэ хооронд Маргарет Филиппинд байх Английн элчин рүү залгаад болсон явдлыг хэлж манай гэр бүл маргааш гэхэд Филиппинд очино. Би одоо юу хийх, яах ёстойгоо мэдэхгүй байна. Надад туслаач гэхэд элчингийн ажилтан хариудна. Бид нар болсон явдлын талаар мэдж байгаа хэрэг тэр даруйда Филиппин даяар залуу англи бизнесмен алууллаа гэд бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр тавсан гэж хэлдэг. Тэгэхээр Стивен өгсөн гэдгийг Эбелин гарцаагүй мэдж явах ёстой байтал яагаад бид нартай холбогдоогүй юм бол гэд Маргарет маш их гайхаж энэ хэрэгтэй магадгүй Эбелин холбоотой юм байна гэд бирээ сэжиглэж эхэлсэн. Английн элчингээс Маргаретэд Филиппинд ирээд шууд холбоо барих ёстой. Цагдаа, улсын ажилтан, өмгөөлөгч нарын дугаарыг өгөөд тэр хүмүүстэй уулзахыг зөвлөсөн байна. Маргарет 2 хоногийн дараа Филиппинд ирээд харахад бол өмнө нь хүүтэйгээ хамт байхдаа аялж үзэж харсан тэр үзэсгэлэнтэй газар нь хүүн нас барсны дараа ирээд харахад бохир заваан яг л зөөвөрчтийн хочиг санагдсан гэдгээ номон дээрээ бас бичсэн байсан. Маргарет Аллен хоёр хамгийн түрүүнд Стивний ажлын хамтрагч бас хүүгийнх нь нас барсан гэдэг мэдээг хамгийн түрүүнд холбогдож хэлсэн Мартин руу залгаад бит хоёр онгоцны бодол дээр ирчихлээ хаана уулзах уу гэрийн чинь ойролцоо яваад очих уу гэхэд Мартин одооноос миний хэлхийг сайн сонсоорой та хоёр одоо маш ноцтой үнэхээр аюултай байдалд байгаа. Стивний алуулсан газрын ойрч очиж болохгүй. Нарны шил зүгээд малгай өмсөж аль болох нүрээ далдалж аваарай. Би Манилад биш Анголост нэг буудалд байгаа болохоор ийшээ шууд хүрээд ир. Бас надтай уулзах гэж байгаагаа хүнд ч хэлж болохгүй шүү гэж хэлдэг. Бас намайг шалгаж үзэхээс нааш элчингээс өгсөн төрийн ажилчидтай холбогдож болохгүй, хүнд ч итгэж болохгүй гэсэн байгаа. Ер нь хэн нэгэн баян Европ, Филиппинд алуулсан бол тэр хэргийн араас явхаар ирсэн ар гэрийнхнийг нь ч гэсэн алдаг, бичигдээгүй хуультай байдгийм байна. Гэмт хэрэгтнүүдийн дунд. Гэтэл энийг элчингээс Маргаретэд огт хэлж анхааруулаг байсан. Мартины энэ үгийг сонсоод хосууд маш их балмагдаж, бас маш их айсан. Хосууд 3 цаг машинаар яваад Манилагийн нисэх онгоцны буудлаас Анголост очиж Мартины байгаа гэх Оосис зочид буудал дээр очиход Мартинаас гадна Стивентэй хамт ажилладаг байсан Брайан гэх залуу бас Стивентэй адилхан нэртэй нөгөө найз нь гээд 3 хүн хүлээж байсан. Бас маш том биетэй Филиппин залууг тэр хүмүүс бие хамгаалагчаараа хөлслөөд дагуулж явж байсан. Тэдний буудлын өрөөнд ярилцж байгаа хооронд өрөөний гадаа бие хамгаалагч буутаага хамгаалаад зогсож байсан байгаа. Мартин Стивний аав ээжид тэр өдөр юу басан талаар нэг нэгэнгүй ярихдаа тэр өдөр Мартинид 3 хүн байсан. Мартин болон Мартины найз охин Дженнифер тэгээд Стивен тэр гуруулаа унтжээтэл шөнө 2 цаг 15 минутын үед яаж хаалга онгойлгосныг мэдэхгүй ч хоёр танихгүй залуу орж ирээд шууд Мартины өрөөлөө дайрч орж ирээд машины төлхөөр бас төрөвчийн үг гэж сүрдүүлсэн. Мартины найз охин хүнчлөөрөө нүрээ хааж уйлж эхэлсэн бол Мартин өнөөдөр ч миний өөхөх өдөр юм шиг байна гэж бодоод энэ бүх зүйлтэй эвлэрч зүгээр л тэдний хэлснээр хийхэд гаднаас бас өөр нэг залуу орж ирээд Филиппин хэлээр энэ юм уу гэж асуухад нөгөө эхэлж орж ирсэн хоёр нь биш гээд тэр гурав шууд Стивний өрөө рүү очиж Стивен 2 удаа буудаад шууд тэр орон суудснаас зүгтэж гарцгаасан байгаа. Алуурчдын гарсны дараа Мартин цагдаа дуудаж Стивен дээр очиход цусандаа будагдсан өрөөндөө хөвтжсэн. Мартин Стивен CPR хийсэн ч илүү их цус алдчихсан учраас эмнэлгийнхнийг хүлээсэн ч түргэн тусламж ирэхэд Стивен аль хэдийн нас орсон байсан. Стивен алуулгынхаа өмнө Мартинд дэлгүүрийн алга болгоцсон гэж хэлжсэнийг бол олуурчид хулгайлсан байх гэж таамаглаж байгаа. Энэ хэргийг гарцаагүй Эбелин хийсэн гэж бодож байна гэд мэдж байгаа. Бүх зүйлээ Мартин хэлдэг. Стивен бас нас орохоос 2 хоногийн өмнө Маргареттай уцаар ярихдаа Эбелиний салах гэж байгаагаа бас Анголоос дахь гэртээ очиход тогны мөнгө төлөөгөөс болоод тог тасалсан байсан. Миний Эбелинд өгсөн тэр их мөнгө хаашаа орсныг мэдэхгүй байна гэж ярьжсэн. Яг тэгж ярьсныхаа 2 хоногийн дараа нас орсон нь Маргаретэд ч гэсэн маш их сэжигтэй санагдаж байгаа. Цагдаагийн газраас Стивний цогцыг Англист байх оршуулгын газар шилжүүлж оршуулгын үйл ажиллагаан дээр Маргарет Аллен хоёр очиход тэнд Эбелин 2 хүүхэдтэйгээ хамт байсан. Өвөө эмээгээ хараад баярлж байгаа ач нараа хараад Маргарет ихэр татан уйлж байхад Эбелин хаа холоос Англиас ирсэн хадам аав ээж дээрээ ирэхгүй бүр нүдрүүнч ихцэлж харж чадахгүй тэд нартай огт дуураагүй. Тэр оршуулгын ёслол дээр нэг тусалж нулимс унахахгүй зүгээр л доошо хараад зогсоодсан. Маргаретэд хамгийн өрөвдөлтөй санагдсан нь
ач нар нь болох Джессика, Жошуа хоёр бүр хоолж идээгүй юм уу гэмээр нэлээд турцсан байгаа байдал өмсөн хувцс нь яг л гудамжны хүүхдүүд чинь харагдчихсан болохоор Маргарет өөрөө Эвелин дээр очиж хүүхдүүд яагаад ийм байдалтай байгаа юм бэ? Чамд мөнгө байгаа юу гэж асуухад юу ч дуурахгүй харахчгүй байсан Эвелин мөнгө ярьж эхлэхэд л нэг юм ам нээж Стивен бүх дансаа хаачсан болохоор хүүхдүүдээ хооллож хувцлагч мөнгө байхгүй. Дээрээс нь байшингийн төрөөс төлөгдөөгүй бид нар гудамжинд гарах болчиход байна гэж уурлангуй өнгө аясаар хэлсэн. Ингэхэд нь Маргарет өөрт байсан бэлэн мөнгөө өгөхөд баярлалаа гэж хэлээл бараг булаач авсан байгаа. Маргарет Аллен хоёр хүүгийнхаа Англиас дахь байшинд очиход үнэхээр сүүлийн хэдэн сар түрээсийн мөнгө төлөөгүй байснаас гадна байрны эзэнтэй уулзахад тэр хүн Маргаретэд танаа хүүгийнх сүүлийн хэдэн сарын түрээсийн мөнгө төлөхгүй болохоор би өөрөө Стивен рүү залгаж асуусан. Тэгэхэд бол би сар болгон эхнэртээ их хэмжээний мөнгө өгдөг. Манай эхнэр надад түрээсээ төлсөн гэж хэлсэн гэж хэлжсэн болохоор би Эвелин л дундаас нь авдаг байсан байх гэж таамаглаж байгаа. Бас Стивенийг байхгүй үед энэ байшингаар байнга л янз бүрийн ирчүүд орж гарч байсан гэж хэлдэг. Энийг сонсоод Маргарет урд өмнө нь миний мэдэрчээсэн зүйл яалтчгүй үний юм байна гэж ойлгосон. Эвелин хүүг маань байнга хуурдаг байсан бах. Тэр их мөнгийг залуучуудтай л зугаацаж өрдөг байсан биз гэж бодсон. Тэгсэн чи ач нарыгаа бодоод байрны эзэнд үлдэгдэл мөнгөний өгч дээрээс нь 1 жилийн түрээсийг урьдчилж өгсөн байгаа. Оршуулгын ёслол хэдэн өдөр дараалж үргэлжилсэн болохоор Маргарет Аллен хоёр ерөнхийдөө зочид бодол оршуулах ёслол болж байгаа газар хоёрын хооронд л явдаг байсан. Гэтэл нэг өдөр оршуулах ёслол дээр Эвелин гинэт маш сайхан аашилж ээж аав сайхан амарсан уу гэд хүрээд ирэхээр нь байрны түрээ сунгаж өгсөн болохоор л тэгж байгаа юм бахтаа гэж бодтол Эвелин нэг цаас харуулад Стивений компани дахь хувьцааг өөртөө өвлөж авах зөвшөөрөл дээр Маргаретийг гарын үсэг зурж өгөхийг хүссэн. Яагаад гэвэл Стивений компани Стивен бас Маргарет хоёрын нэр дээр байдаг байсан юм байна. Гарын үсэг зурж чадахгүй гэхэд Эвелин гарын үсэг зурж чадахгүй гэдгээ хэлэхэд Эвелин тэгвэл энэ бүх оршуулгын зардлыг та төлөх ёстой. Дээрээс нь манай гэр бүл тэр хол арлаас энтхийн ажил туслах гээд ирсэн байна. Бас би 8-7 хоногт жирэмсэн хамаагүй хөдөлж болохгүй байна. Хүмүүсийн хоол унд гээд маш их зардал гарч ийн гээд ам нэх болгондоо мөнгө нэхэж байсан учраас Маргарет за би бүх зардлыг төлье. Оронд нь Стивений чандрыг би Англи руу авч явна шүү гэхэд Эвелин мөнгөний сураг сонсоод шууд л зөвшөөрсөн. Эвелиний жирэмсэн гэдгийг сонсоод Маргарет энэ яагаад ч Стивений хүүхэд биш гэж бодсон. Энэ хооронд цагдаа нарын мөрдлөг үргэлжилж хосуудтай ганц хоёр уулзсан ч мөрдлөг тийм ч урагштай явахгүйсэн. Оршуулгын ёслолын сүүлийн өдөр болж бүгд салгах ёс хийх үед Эвелиний ар гэрээс нь анханасаа нэг ч хүн ирээгүй. Тэнд байгаа хүмүүс дандаа л Стивений найзууд бас хамт ажиллаж байсан ажлын газрынхан л ирсэн арын ажлуудыг хийжсэн гэдгийг Маргарет ойлгодог. Стивений цогцыг чандарлах газар руу авч явах ёстой байхад хэн ч ирэхгүй хаан чандралах нь товлогдоогүй байсныг мэдээд Маргарет Эвелин руу уурлаж чи бүх ажлыг зохицуулна гэд надаас мөнгө аваад авсан биз дээ гэтэл Эвелин би хаана яаж чандралахыг мэдэхгүй штэ. Болохгүй л энд нь булаад орхих би явлаа гэд яваад өгсөн. Филиппинд ирээд энэ бүх шудраг бус зүйлийг төвчжсэн Маргарет тэгэхэд л тэсвэр нь алдаж орилж эхлэхэд Стивений сайн найз Брайан Маргаретийг дуудаа та одоо ч гэсэн ойлгохгүй байна уу? Наад эмэгтэй чинь бие үнэлдэг байсан хүн. Таныг хүүгийнхаа чандрыг авахын тулд бүх зүйлээ хийн гэдгийг мэдж байгаа болохоор илүү их мөнгө салгах гэж ингэж байгаамаа. Яа харахгүй цаана нэг хүн байна. Ингэж бүх талаас нь мөнгө салгах ухаан ганц Эвелин толгоогоос гарах зүйл биш гэж хэлсэн. Маргарет Аллен хоёр Стивений цогцыг оршуулгын газар хэсэг хадгалуулахаар болж тохироод шууд цагдаагийн газар руу явсан. Мөрдлөг ямар шатандаа хэр явагдчихээн алуурчад яаж гэрлүү нэвтэрсэн байна. Бас манай гэр маш сэжигтэй байгаа тэрийг ч гэсэн шалгаж өгөөч гэхэд цагдаа нар ямар ч нотлох баримт юу ч байхгүй. Дээрээс нь Эвелинийг шалгахын тулд Эвелин өөрөө өөрийгөө шалгуулах хүсэлт гаргах ёстой гэсэн байж боломгүй юм өөдөөс нь ярьдаг. Үнэхээр бачимдаж давчдсан Маргарет Английн элчингээс гаргаж өгсөн өмгөөлөгч рүү ярихад өмгөөлөгч Маргаретэд хандаад цагдаа нар дээр хамаагүй өөрөө биечилж очиж уулзах тийм ч сайн зүйл бишгээд $2500 төлж өмгөөлөгчтэй гэрээ хийсэн байгаа. Азар тэр өмгөөлөгч бол энэ хэргийн итгэж болох сайн найдвартай хүмүүсийн нэг байж таардаг. Маргарет Английн элчингээр явж очоод та нар яагаад ажиллаа хийхгүй байгаа юм бэ? Би ач нараа бас хүүгийнхаа чандрыг Англи руу аюулгүй авч явах
бас энэ хэргийн алуурчныг олоход та нар огт туслахгүй байна гэж шаардлага тавихад энэ бол Филиппин та өмгөөлөгчдөө сайн ажил гэсэн зөвлөгөө өгөөд заасан байгаа. Маргарет өмгөөлөгчдөө нээлж Эбелинг яагаад сэжиглэж байгаа? Нотлох баримтуудаа цуглуулж бэлдэж эхэлсэн. Бүх төлөвлөдөөгүй байсан тог цахилгаан, түрээс, хүүгийнх нь эхнэрлүүгээ шилжүүлдэг байсан мөнгөний хэмжээ, тэр гурван алуурчин хэн байсан? Бас Эбелиний эцэнд байгаа хүүхэд хэний хүүхэд вэ гэд маш олон асуудлыг гаргаж тавьсан. Энэ бүх бичиг баримтуудаа аваад цагдаагийн газар очиж хэргийг хариуцсан Райнольд гэх цагдаа дээр аваачиж өгөхөд тэр цагдаа үнэхээр Маргаретийн төвчээрийг барж англи хүмүүсийг хүн биш зүгээр л мөнгө гэж харж байсан. Хэрэг мөрчийн тулд зэсв байх ёстой. Утасны зардал, машины түлш, хурлын зардал, хоолны мөнгө гээд тэгжээч л мөрдлөг эхлэн манай хэвлэх машин эвдэрсэн болохоор наад авчирсан бичиг баримтуудаа гараад дахиад нэг хувь канаандулчаад буцаад эргээд маш байж боломгүй хүн суртал гаргаж цаагаараа эдгээр цагдаа нар мөнгө нэгчээсэн. Маргарет юу хэлэхээ мэдгүй сууж байхад хажуунаас нь Аллен чимээгүйхэн төрөвчнээсээ 300 орчим доллар гаргаж ирээд цагдаа Райнольдод өгсөн байгаа. Тухайн үедээ энэ мөнгө Филиппин цагдаа нарын 1 сарын цалингаас ч илүү мөнгө байсан. Мөнгө авсан Райнольд гэнэт л сайхан зантай болж за баярлалаа одоо шууд энэ хэрэг дээр 4 цагдаа томилоод мөрдлөгөө явуулна гэж хэлдэг. Энэ үед 2002 он байсан. Филиппиний цагдаа нар компьютер биш бичгийн машин хэрэглэдэг байсан үеэгаа дахиад Райнольд 2-3 хоногийн дараа хатагтай манай бичгийн машин эвдрээд засуулахгүй бол ажил явахгүй юм шиг байна. Төсөв байхгүй гэж мөнгө нэгдэг болсон. Одоо л Маргарет Аллен хоёр энэ Филиппинд бүх зүйл яаж явагддаг гэдгийг мэддэг болсон болохоор чимээгүй л нэгсэн болгоны нь өгөхөөсөр аргагүйсэн. Тэгжээж цагдаа нар ажиллаа хийн. Энэ хооронд цагдаа нар Эбелинийг 3 ч удаа мэдүүлэг ирж өг гэж дуудсан ч нэг ч удаа очиагүйсэн. Маргарет Аллен хоёр Стивний найзаар дамжуулаад Эбелинийг маш сайн мэддэг сайн найзтай нь холбогдож уулзаад Эбелиний талаар яриулахад Эбелинд Анулд гэх нууц амраг байдгаас гадна нэг удаа Эбелин тэр найздаа Стивен надаас сална гэж хэлсэн хэрвээ би салах юм бол тэр өөр эмэгтэйтэй гэрлэх нь ойлгомжтой. Тэр эмэгтэйдээ мөнгө өгөөд сайн сайхан амьдруулахыг нь би хизээч хармааргүй байна. Тэрний оронд алсан нь дээр гэж ярьжсэн гээд Эбелиний талаарх бүх зүйлийг хэлж дээрээс нь одоо хаана юу хийж явж байгаа алхам бүрийг нь ажиллажээ гэсэн амлалт өгдөг. Яг гэвэл Маргарет Эбелиний найзад их хэмжээний мөнгө дээрээс нь зургийн аппарат машин авч өгсөн байсан учраас л тийм амлалт өгсөн. Ер нь бол цагдаа нарын хийх ёстой ажлыг Маргарет хийж гинэ гэсэн үг. Гэтэл хэд хоногийн дараа Эбелиний найз залгаад Маргарет маш чухал мэдээ байна. Эбелинийг энэ хэрэгтэй холбоотойг нотлох хүн гарч ирсэн. Эбелиний төрсөн нагаз эгч өөрөө гарч ирээд бүх зүйлийг илчилсэн байгаа. Эбелиний нагаз эгч нь Маргаретэд хандаад би бас адилхан их хүн болохоор илчлэхээр шийдлээ. Гэхдээ чи надад мөнгө төлөх ёстой. Тэгвэл би ярина гэсэн байгаа. Эбелиний нагаз эгчлэхдээ Эбелиний нууц амраг Анулд бол Филиппинд бие хамгаалагч хийдэг залуу. Стивен ажилдаа явгууд л Эбелин хүүхдүүдэд төлсөн хичээрээ харуулад Анулдтай зугаацдаг байснаас гадна Анулд жил ажиллаад $1000 олдог байхад Эбелиний сард Стивенээс авдаг мөнгө нь тэрнээс ч их байсан. Тэр мөнгөөрөө Эбелин Анулдад мотоцикл, машин, хувцас сунар гээд хэрэгтэй бүх зүйлийг авч өгдөг байсан. Сүүлд Стивен Эбелинээс сална гээд Мартинед байх оронд ажлын өдрүүдээр Анулд Англисын гэрт хонож унждаг болсон. Яагаад энэ бүгдийг нагаз эгч нь мэдээд байна вэ гэхээр Эбелиний төрсөн эгч болон энэ нагаз эгч хоёр нь Стивний Англиас дах гэрт нь үйлчлэгч хүүхд тасрагч хийдэг байсан байгаа. Стивен салах хүсэлтэд өгөхөд Эбелин төрсөн эгч болон төрсөн эгчийнхээ нөхөр хоёроос Стивнийг алж өгөхийг гуйхад гэрийнхэн нь чи яг мөнгөнд нүд чин сохроод солиорцсон байх шиг байна гэд тэр гэрээс явцгааж Эбелинээс холбоогоо тасалгаасан байгаа. Гэхдээ хинч Стивенд эхнэр чинь ийм зүйл яриад яваад байна шүү гэж сануулж анхааруулга өгөөгүй. Ямар ч ч энэ Эбелиний нагц эгч нь шүүх хурал дээр гэрчийн мэдүүлэг хийж өгөхөр болсон. Дараагийн асуудал гэх юм бол Маргарет ач хүүхдүүдээ яагаад ч ийм аюултай эмэгтэй дээр үлдээхгүй заавал Англи руу дагуулж явах хүсэлтэйсэн. Гэтэл өдрийн 60-70 удаа Эбелин руу залгасан ч нэг ч уцаа аваагүй болохоор өмгөөлөгчтэйгээ яриад би ач нартаа гадаад паспорт гаргуулах хэрэгтэй байгаа. Ээж нь уцаа авахгүй байна. Яаж хуулийн талаас нь явах хэрэгтэй вэ гэхэд өмгөөлөгч нь Эбелин мөнгөний сургаар л хөдлөх байх гэж зөвлөсөн. Тэр үгийг сонсоод Маргарет Эбелин руу чихэр байна да мөнгө байгаа юу? Би ач нартай хувцас хоолны мөнгө өгмөр байна гэж явуулахад минут ч хүрэхгүй дараа маргааш гэрт түрээд ирээд
ирээ гэсэн мессеж ирсэн. Маргааш нь Маргарет Англист байх байшинд очиж ач нартайгаа уулзахдаа Стивений компьютероос үүдний хяналтын камерын бичлэгийг нууцаар авч дээрээс нь Эбелин Стивений компанийг зарагдж байгаа хэлцээр нотлох баримтын файлыг ч гэсэн компьютероос хуулж авч чаддаг. Тэр үеэрээ Эбелинд мөнгө өгч Стивенийг чанарлах газрыг тодорхой болгоод хэрэг болсноос 3 хоногийн дараа эцэст нь нэг юм хүүгээ чанарлаж чадгаар болсон. Одоо 2 ач хүүхдээ Англи руу авч явахын тулд бяцхан жүжиг зохиох хэрэгтэй гэж үзээд Маргарет Эбелинд хандаж яг үннийг хэлэхэд Стивений нэр дээр Англид байшин үл хөдлөх байгаа. Тэр одоо чинийх бас хүүхдүүдийн гэсэн үг. Очиж бичиг баримт цэгцэлж өв залхамжлал хийхэд хүүхдүүд тэнд биеэрээ байх хэрэгтэй байна. Чи хүүхдүүдийн гадаад паспортыг бэлт, би хүүхдүүдийг түр авч яваад буцаагаад аваад ирж болох уу гэхэд Эбелин баг зэрэг эргэлцснээ түр хугацаанд л аваад явна эцтэй тэр хооронд надад мөнгө байхгүй хэцүү байх та гэхээр нь Маргарет $100 өгсөн. Одоо л Маргарет Филиппин хүмүүстэй яаж харьцгаа мэддэг болсон. Эхлээд шууд ихээр нөхч болохгүй баг багаар мөнгө өгөх ёстой байна гэдгийг мэдсэн болохоор Эбелинд дахиж $100 өгөөд гэхдээ хүүхдүүдэд гадаад паспорт гаргахад чиний гарын үсэг хэрэгтэй байна гэд нэг зүйл дээр гарын үсгийг зурулж авч чадсан. Сүүлд тодорхой болсон зүйл гэх юм бол тэр гарын үсэг зурулсан бичиг баримт өвөө эмээд нь хүүхдүүдийг өгөхийг зөвшөөрсөн хуудас болж таардаг. Эбелин гарын үсэг зурсныхаа дараа гинэт өөрийгөө хууртагдсан байж магадгүй гэж бодсон уу? Маргаретэд хэрвээ хүүхдүүдийг буцааж авчирч өгөхгүй бол би яах вэ? Хүүхэд байхгүй бол та надад мөнгө өгөхгүй штэ. Нэг хүүхдийг $3,000 ав гэхин сонсоод Маргарет чи үнэхээр ээж хүн мөн үү яаж хүүхдүүдэд зарна гэж бодож чадчихна гэд маш их уурлаж бөөн хэрүүл шууган бол тухайн үед болоод өнгөрсөн. Тэр үедээ Маргарет хүүхдүүдийг авч явуулгүй гадаад паспорт нь гарсны дараа уулзъягээд Эбелинд өгөөж явуулсан байгаа. Цагдаа дээр Маргаретийн аваачиж өгсөн хүүгийнх нь гэрийн хяналтын камерын бичлэгнээс шууд хэрэгтнүүд баригдсан. Тэр камерын бичлэг дээр Стивен нас барахаас 2-7 хоногийн өмнөөс л ахуулаад гэрээр нь с 2 эрэгтэй маш олон удаа од гарч ирсэн болохоор тэр залуучуудыг Стивенийг нас барахад хамт байсан найз Мартинд нь харуулхад Мартин энэ хоёр залуу эргэлзээгүй мөн байна гэж нотолсон бөгөөд энэ хоёр залуугийн нэг нь Эбелиний нууц амраг, нөгөөх нь нууц амрагийнх нь ажлын газрын залуу байсан. Харин 3 дахь алуурчин Эбелиний төрсөн эгчийн нөхөр болж таардаг. Эбелин эцэг хүртэл энэ хүмүүс манай гэрт ирсэн нь үнэн ч гэсэн би юу ч мэдэхгүйгээд огт ам нээхгүй байсан болохоор цагдаа нар Эбелиний эгчийн нөхөрт чи бүх үннийг хэлэх юм бол чамайг хэрэгээс мулталж өгье гэж тохиролцсноор энэ хэрэг тодорхойлсон байгаа. Стивен нас бардаг тэр өдөр Эбелин энэ хүргэн алх дээр очиод шиндэ суулгаж Манила руу дагуулж авсан. Явах замынхаа турш Стивен алчхвал хөрөнгө нь бүгд над дээр ирж бид нар ах дүүсээрээ бүх насаараа хангалуун амьдрна гэж ятгаад Стивений амьдарч байгаа байрны гадаа аваачхад тэнд нууц амраг нь найзтайгаа аль хэдийн ирсэн байсан. Ингээд тэр гурав дээрэм юм шиг харагдуулахын тулд Мартины төрөөвч машины түлхүүрийг нь авч Эбелиний нууц амраг Стивен 2 удаа буудаж хороосон тэр байгаа. Аллах болж байгаа хооронд Эбелин гадаа машиндаа биднэрээ хүлээгээ сууж ясан гээд бүх зүйлийг хүргэн ахын гэрчилдэг. Энэ хооронд Маргарет Эбелинийг мөнгө өгье хүүхдүүдийг паспортаа аваад гараад ир гэхэд Эбелин баг зэрэг Маргаретийн санааг сэжгэлсэн үү ганцхан охиноо л дагуулж гарч ирсэн. Хүү хааны гэхэд миний төрсөн арал дээр манай аавта байгаа гэд өгөөгүй. Маргарет эхний ээлжинд охиныг аваад Англи руу бараг л зүгтах шахуу явсан байгаа. Филиппинд үлдсэн ач хүүгээ бодоод унтаж чадахгүйсэн болохоор Жошуаг авахаар буцаж Филиппинд очсон. Маргарет энэ улсад хуулийн дагуу явбал хизээж бүтэхгүй гэдгийг одоо ойлгосон болохоор хоёр бие хамгаалагч хөлсөлж өөрөө буудалд нуугдаад бас хөлсний ажилтан авч Жошуаг хулгайлж ирэх даалгавар өгсөн. Та нар хууль бус зүйл хийдэг бол би ч гэсэн адилхан хийн гэж зоригтой хөдөлсөн нь амжилттай болж шууд Жошуаг аваад буцаж Англи руу явсан байгаа. Энэ хооронд цуглуулсан бүх мэдээлэл, баримт, гэрчийн мэдүүлэг, камерын бичлэг гээд бүх зүйлийг цэгцэлж шүүх хурлыг л хүлээж асан. 2004 оны 9 сард буюу хэрэг гарснаас 2 жилийн дараа шүүх хурал болж Эбелин хугацаанаас өмнө суллагдах эрхгүйгээр 40 жилийн хоригдох ял авсан. Нууц амраг Анулд бас тэрний найз хоёр хоёулаа яг адилхан 40 жилийн хорих ял авсан байгаа. Энэ шүүх хурал дээр Маргарет болон Аллен ер нь Стивентэй холбоотой бүх дотны хүмүүс нь ирсэн бол Эбелиний талд ганцхан тэрний аав л сууж исэн. Бүр Эбелиний төрсөн нахац эгч нь хамгийн сайн найз нь хүртэл мөнгө авч Эбелинийг алуурчин гэдэг үннийг шүүх хурал дээр илчилж өгсөн гэхээр Эбелин ямар хүн болох яаж амьдарч ирсэн нь ойлгомжтой харагдаж байгаа. Энэ хэргийг цагдаа нар гэхээсээ илүү Маргарет өөрөө хөөцөлдөж илрүүлсэн гэж хэлэхэд хэлсдэхгүй бас номныхоо төгсгөлд хүүгийнхаа хэргийг ингэж
илрүүлэхэд цагдаа нарт бас бусад хүмүүст өгсөн нийт мөнгөө тооцоолоод үзэхэд $70,000 зарцуулсан байснаа дурддаг. Энэ мөнгө нь тухайн үед 2000-ад оны үед бол асар их хэмжээний мөнгө байгаа. За өнөөдрийн хэрэг маань энэ түрээд өндөрлөж байна. Өшөө олон босон бодит гэмт хэрэг болон тайлагдаагүй нууцлаг зүйлсийн талаар сонсохыг хүсвэл сувгтаа subscribe болон хонх лайка тарахаа битгий мартаарай. Тунгутгүй иргэн уулзлаа. Түр баяртай.